Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Сувдан Чимэг гэдэг. Би Харт аймагтай тэнцэх газар сэтгэл зүйчээр ажилладаг хүн байгаа. Тэгээд тантай өнөөдөр ингээд уулзгаар ирсэндээ баяртай байна. Та өөрийгөө танилцуулна уу? Сайн байна уу? Намайг та энд ямар хэрэгээр хэдэн жилийн хорих ял авч орж ирсэн бэ? за би 2003 оны 7 сарын 19-нд анх Харт аймагтай тэнцэх газрын албаныхан намайг шуурхай илрүүлсэн улмаас би нэг хууль бус зүйлс машинтаа ингээд тэвэлж авч иж байгаа. Харт аймагны нөлөөтэй ингээд найз нөхдөдтэй цуг байж байгаа машинтаа ингээд баригдаад ингээд 2 жил ялаагаад сая 12 сард ингээд орчихсон. Гүнзгий нөлөөний талтай байна. Жоохон тодруулан асууя те. Яг ямар бодис хэрглэжсэн юм бол өөрөө хэрглэсэн байсан уу? Мөсгөд одоо нэг зүйлийг өөрөө тухайдаа хэрэглэсэн. Хэрэглээд найз нөхдийнхөө хүрээллээр оруу татдаг ч юм уу тэгэл энэ хэрэгтэй холбогдсон да. Анх танд найз чинь юу гэж санал тавьж исэн бэ? Найз нөхдөйгөө уулзал анх нь л тэр мөсгөдөг зүйлийг маа найзад авчирч ирээд надтай зөв хэрэглэнэ гэж би ерөөсөд тухайдаа бодоагүй. Тэгээ яг ингээд зөв уулзал энэ хэрэглээд үзтээ гэж анх тэгж уруу татсан би нэг тухайдаа үгүй гэж хэлж чаддаггүй байсан гэлээ. Тэгэл тэрийг ингээд хэрэглэчингүүд нэг тэр хүний хараад болчихно. Тэгэл тэр хүнээс ингээд бараг үгийн дуулууртай хүн шиг тий. Тэг ингээл бараг л бас гэвэл босоо суугвал бас тэр тийм хэмжээний бараг хараад болчих юм билээ хүний хараад. Тухайд бол тэр бацыг хэрэглэхэд нэг сонь ингээд дөнгөдөө ингээд манраач юм шиг агуу тийм сонин ингээд бие барьсан аймхаа айдастай ингээд хий юмнаас ч юм уу ингээд гаднах ингээд машины чагнаалаас хүртэл ингээд айдаг болчих. Ер нь амар айдастай болчдөг. Тэгээд өөртөө ингээ итгэлгүй хүний хараад одоо энэ намайг яах вэ гэвэл одоо энэ үгэнд орохгүй яах вэ ерөөсөө ингээ агай өөртөө итгэлгүй болчтой юм байлээ. Өмнө нь танд энтлийн одоо мэдлэг байсан уу? Найзаасаа өөр хүмүүсээс ч юм уу зурагт радио, телевиз ч юм уу те авч ирсэн. Ял авна, шоронд орно гэсэн тийм хэмжээний юм бол бүр толгоонд бүр суйрлалгүй тийм бодлого явж ирсэн. Тийм. Одоо тэрний 20 уршиг бол би 400 долларын талтай 20 хандад орчихснээс хойш нэг сургалтанд нь суугаад мэдээж таньснаас бол би бол гадаа хэрэглэж авч чадвал тийм ямар ч огт мэдээлэлгүй байсан. Тэр хүн бол надаас илүү тэр мөсгөдийн зүйлээ олон жил ингээ хэрэгэлсэн мэдлэгтэй тийм байсан лээ. Тийм болохоор хүн төрний найз гэж ер нь их байдаггүй яа. Тэгвэл өөрөө тэрнийхээ 20 уршиг муу зүйл бүгдийг мэдчихэж намайг ингээ зуруу татах ч юм уу хорлох ч юм уу тийм зурмаар намайг мэдсэн. Найз гэж ер нь бол би итгэх байсан. Тухайн ингээд орж ирснээс болж бид нар хүнд үгүй чадахгүй гэдэг үгийг хэлэх нь маш зөв юм байна гэдэг би ойлгосон. Эндээс орж ирэхээс өмнө бол би хүнд үгүй гэж хэлж чадахгүй. Ялангуяа найзтай тэгэл те үгүй гэж хэлснээр уулзчихгууд л одоо ийм хэмжээний ял аваад энэ чинь ингээд маш их харамсаад дөрөвтөөс хол ингээд өгцөн их олон зүйлээ бодоод юм байж. Даалтанд байхдаа би ингээд найзтайс асуужсан. Тэгэхэд нөгөө энэ ч одоо ингээд 100 мянгаар торгуулчихдээ штэ хэрэг Москва баригдсан юм бол те ингээл 100 мянгаар торгуулаа гарчин чи ингээд жоохон ингээд машинда ийм хэмжээний мөслө баригдсан болохоор одоо ингээд нэг гам ав хэмжээний юм зүүчин зүгээр штэ байцтай юм гэл окей гэх тиймэрхүү яг ойлголтоо надад өгсөн байсан тухайд. Тэрнээс бол надад яг өөртөө яг ийм дээд хэмжээний одоо ингээд амар хэцүү шорон те 2 жил ялах хэмжээний надад бол тийм бодож байгаагүй. Гэмт тэрний суурь нь бол одоо л нэг харт аймаг болсон байгаа гэж би бол тухайд боддог. Тэгээ энэ ангид тухайн ангид бол одоо ингээд би ирээд нэг 7 сар болж байхад ер нь ихэнхдээ харт аймгаар орж чад ихэнх нь өсвөр насны хүмүүс байгаа. Би тэрнд би амар хэмзүүлж явдаг. Алддаггүй хүн гэж байдгүй шүү дээ тийм. Тэгэхээр таны хувьд цаг хугацааг ухраасан бол яг аль үе дээрээ очих вэ? Би нөгөө тухайд яг маа найз чинь надад нэг л тийм нэг байх хэвээр шиг ойлголцсон. Тэгээ би ингээд баригдахгүй юм байт юм байна. Ийм ингээ ойлголттой болсон. Хүн яг баригдахад бол нэрээ хаанч тэр явж байгаа баригдах юм лээ. Тэр би маш ойлгосон. Тэгээд тухайд нэг ингээ айдсгүй намайг яавал гэж за хэрвээ баригдах юм бол 100 мянгаар торгуулаа гарчин тиймэрхүү нэг бодолтой байсан. Янз бүрийн хуулиа мэдчихсэн л бол би тухайд ямар ч харт аймаг гэсэн юм тэр төрөөс оролцохгүй байх байсан. Маш их харамсаж байгаа одоо би бол тэр мэдлэггүйгээс болж. Тийм болохоор одоо өсвөр насны хүүхдүүд юу 10 жилээс нь эхлээд сургуулийн ангитай нэг цаг ч юм уу одоо энэ харт аймагтай энэ хууль бус одоо энэ 20 уршийн сайн таниулж ингээд
мэдрүүлж ингээд толгойд ингээд анхаас ингээд суулгах тэр санаал агуулт надад таалагдсан. Та өөрөө их хүний хувьд, ээж хүний хувьд энэ зүйлийг ингээд аваа гарсан байгаа хүний хувьд одоо эцэг эхчүүдтэй бас хандаж юу гэж хэлмээр байна. Тэ миний хүүхдүүд дөгсөн насан дээрээ явж байхад би одоо ингээд ийм газар яг хүүхд ингээд хань нулаа хажууд нь ингээд тусал дэмжээ тэ болохгүй юм ингээд зааз зөвлөөд яг их байх үргээл ингээд биелүүлэх ёстой байдал энэ надад би одоо маш их харамсалтай. Ялангуяа эмэгтэйчүүд энэ харт амьд маш их орж ирж байна. Одоо жил гарсан болсон юм байна. Энэ байх хугацаанд танд хамгийн хэцүү санагдчихсэн үе чинь хизээсэн бэ? Надад хамгийн хэцүү хэрэгт холбогдол хамгийн хэцүү санагдчихсан зүйл гэвэл яг нөгөө шүүхийн тогтолцоор ингээ алхаад зөхөд 2 жилийн ял гэхэд надад венүүдэнд яг хүүхдүүд нь дөрөвт нь харагдаад дүүм нь харагдаад яг тухайд би айгу маш хэцүүс өөрийгөө бас үзэн ядчихсан. Би ямар тэнийг ээж вэ тэнийг юм бэ гэж би өөрийгөө бодчихсан. Яг тэгвэл өөрөөхтэй хаян барин гэж ийм хэрэгт орооцлоод ингээ ял аваад авах хэмжээний ингээ шоронд ороод ирсэн тийм. Тэр үед би маш их харамсчихсан. Хүүхдүүдтэйгээ одоо энд уулзж байгаа юу? Тийм хүүхдүүдтэй 7 нэг болгоно л уулзчихсан. Тэгээ хүүхдүүд ер нь ямар хөө байна? Одоо манай нэг дүүтэй ингээд дүүмэн ингээд 4 хүүхдийн хараа ингээд тавлахны амьдтай. Энд байх хугацаанд хүүхдүүд нь 7 нэг болгон ирэл ээждэг уулзч байгаа боловч яг нэг хүний нэг цаг хугацаа эрх чөлөө гэдэг нь хамгийн үнцэнтэй гэдэг юм билээ. Өөр хүүхдтэйгээ халуун дулаан уур амьсгалтай гэр бүлтэйг ингээ бөөнөр байхын ад жаргалыг тэг би чинь ингээ хүүхдтэй ингээ байж чадсан мэдчихсэн боловч одоо энэ ч байх хугацаанд хүүхдтэй бол ерөөсөө тийм уур амьсгал байхгүй хүүхдүүдээ минь харцчихсан айгу гонхтой болцсон хүүхдүүд минь 7 нь болгоо ирэхэд харахад нь ингээ гонгийн харцтай тий өөртөө итгэлгүй ч юм уу нэг тийм номо болцсон байлээ. Тэг ээж хаврыг гүйцэж чадаагүй хажууд нь сонсох ёстой. Чухал ингээд эмэгтэй хүүхдээ хаа тий тулгамж байгаа асуудлыг хажуудаа ингэж сонсож чадаагүй амар ганцж чинь. Тэг дүүтэй болохоор чиг өөжлаач гэж хэлж чинь. Тэг дүүнэрээ сайн хараарай гэж нутахгүй ажиллая гэж хурдан очноо хүүхдүүдтэй гэж хэлмээр байна. Манайх нараар тий намаа нэг миний дүү ингээ олон хүүхдтэй миний дүү ахын хүүхдтэй айгу сайн авч явдаг тий. Өстө мундаг гэд ингээ ярьдаг. Тэгсэн чинь би нөгөө 4 хүүхд ингээ орхиод тий ингээ ийм газар байгаа болохоор ахнараас амир шиг айж байгаа ичж байгаа яа гэр бүлээс л би ичж чинь айж бусд нь бол тий хамаагүй шүү дээ. Thank you.